Тэр Монголын хөрөнгийн бирж 2025 оны ер нь бол санхүүгийн гүйцэтгэл болон үйл ажиллагааны онцлог үйл явдлуудыг та хэлж байна. За Монголын хөрөнгийн бирж 2025 онд нийтдээ 850 орчим тэрбум төгрөгийн арилжааг гүйцэтгсэн байна. За өнгөрсөн жилийн онцлогийг харуул голдуу тогтмол орлоготой бүтээгдэхүүн буюу бондын бүтээгдэхүүн голчлон арилжаалагдсан. За энэ магадгүй одоо оны эхнээс ахуулаад энэ олон улс дахь түүхийн эдийн үн буурсантай холбоотой манай голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ багассан. За үүнтэй зэрэгцүүлэл бас манай хөрөнгө оруулагчдын одоо зах зээл итгэл баг зэрэг суларсантай холбоотой байж магадгүй 850 тэрбум төгрөг гэдэг бол өнгөрсөн онуудын гүйцэтгэлтэй харьцуулахад бол багассан. За гэсэн хэдий ч бас зах зээлийн үнэлгээ маань бол нэлээд өслөө. За 25 онд бол бидний хүлээлтээр зах зээлийн нийт үнэлгээ 14 их 80 төгрөглөө нэлээд төгөхөөр харагдаж байна. Та бүхэн мэдж байгаа топ 20 индекс маань одоо 54170 гэсэн түвшинд бас хаагдж байна. Тэгэхээр үнэлгээ талаас бас нэлээд өндөр үзүүлэлт үзүүлсэн. За зах зээлийн хөрвөх чадвар талаас бол харьцангуй бага байлаа гэж харж байна. Анх дахь зах зээлийн хувьд бол 380 орчим тэрбумын арилжаа хийсэн байдаг. Хоёр дахь зах зээл дээр бол 470 орчим төгрөг. За нөгөө талдаа манай хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бол харьцангуй сайн гүйцэтгэлтэй явсан. За оны 2 дугаар хагасд бол тоо хэмжээ нэлээд өсч одоо бодит тоо хэмжээгээр 27 сая орчим тонн түүхий эдийг бид арилжаалж нийтдээ 7.6 их 80 төгрөгийн арилжаа гүйцэтгсэн байна. Тэгэхээр эхний үнцаас талаас харж үзэх юм бол одоо сүүлийн 2 сар орчмын хугацаанд бол үнцаасны арилжаа нэлээдгүй өсөд байгаа шүү дээ тийм тэгчээд. Тэгэхээр энийг ер нь яг ийм байдалтай нь ер нь бол оны турш хатгалъя гэж үзвэл ер нь бол хөрөнгө оруулагчид ер нь яаж илүү ингэж татаж оромж өгсөн бол ер нь зах зээлд ер нь бол юу болж ийж ер нь яг идэх одоогийн байгаа шиг ийм өндөр хэмжээнд хадгалагдах боломжтой юм байна. Мэдээж хэрэг Монголын хөрөнгийн биржийн зүгээс бол хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр бол нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. За хоёр чиглэлээр бол эрхчлэлийн эхний хувьд бол бид нэлээд төлөвлөж ажиллая гэж бодож байна. За эхний асуудал нь бол хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор маркет мейкерийн функцийг яг бодитоор хэрэгжүүлье. Журам тодорхой хэмжээний өөрчлөлт орно. За сонирхлоо илэрхийлсэн хэд хэдэн брокер дийлдүүдийн компанитай тусгай нөхцөлтөд гэрээ хийж маркет мейкерийн үргийг гүйцэтгүүлснээр энэ гол зах зээл дээр байгаа өндөр үнэлгээтэй эргэлт сайтай гол бүтээгдэхүүнүүд дээр бол маркет мейкерийг хэрэгжүүлье гэж. За хоёр дахь ажил бол бид зайлшгүй хийх шаардлага зайлсан системийн шинжилгээ ажил байгаа. За энэ дээр бол шатараатай ажлууд хийгдэж байгаа. За системийн шинжилэл хийгдснээр оролцогч талуудын бас одоо тоо хэмжээг нэлээд нэмэх. За ялангуяа гадаад зах зээлтэй холбогдох мэргэжлийн институцийн хөрөнгө оруулагчид бас орж ирэхийн боломжоор хангах дэд бүтцийг нь бид нар сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Тэгэхээр их одоо нэлээдгүй том ажлуудыг төлөвлөсөн байх шүү дээ. Ер нь харах юм бол хөрөнгийн зах зээлийн төлөв байдал ер нь юунтэй холбоотойгоор ямар шүү байдалтай харагдаж байна. Ер нь одоогийн байгаагаас хаашаа хэрэг хүсдэг шүү бол. Ер нь энэ оны 2 дугаар хагаст бол хөрөнгийн зах зээлийн итвэх нэлээд итвэгдсэн. Тэгэхээр энэ чиглэлүүгээ бол 26 оныг бол их өөдрөгөөр төсөөлж байгаа. За хөрөнгийн биржийн хувьд бол 25 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн цэвэр ашиг нь ойролцоогоор 30 тэрбум орчим төгрөг байхаар байгаа. Тэгээд эх хонд бол бид бол тэр түвшний одоо зорилт түвшнийг төлөвлөж нэлээд зоримог ажлууд хийгээд төлөвлөсөн байгаа. Тэгэхээр маркет мейкерүүд ер нь засалд оруулж ирлээ. Тэгэхээр одоо яг одоо анзаарах юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд тэгэхээр ер нь яг 3-4 сарын дараа нэг одоо томоохон компаниуд ноогдлагч тараасны дараа ер нь хугацааны бүгд ер нь зарагдаад тэгээ хугацааны бол ханш нь бол унж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр ер нь маркет мейкерд орж ирснээр энэ ер нь сүүлийн 2 жил ажиллагдсан одоо татамжтай удирдлагын шинжтэй гэх оролдоод ер нь бол байхгүй болох боломжтой болоо. За яг хөө одоо аливаа шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлснээр жигдэх бас хугацаа шаардлагатай байдаг тийм. Тэгэхээр одоо хэд хэдэн компанитай бид хэд хэдэн хувьцааны маркет мейкерээр оруулж ирлээ гэхэд бид 26 онд одоо юу гэдгийг арилжааны тоо хэмжээ 2 дахин өссөн ч гэх юм уу ийм том зорилтуудыг бол тавихгүй байна. Үе шаттайгаар алхам алхмаар сайжраад явна. Мэдээж маркет мейкерүүдийн одоо үүрэг функц бол зах зээлийг докторжуулах эргэлтийг одоо арилжааны хөрвөх чадварыг сайжруулах сайн талуудтай. Тэгэхээр үе шаттайгаар дунд хугацаанд бол хөдөлгөөн өгөх хөтөлбөр гэж харж байна. Тэгээд мэдээж сүүлийн үед бас одоо төрийн өрс компаниуд хүртэл асуудал яригдж байгаа шүү. Тэгэхээр энэ одоо
нэлээдгүй эдэн компани жагсаалтанд орсон байх шүү. Одоо эдийн бас мөн одоо бирж бүртгэгдэх компаниуд багтж байгаа. Тэгэхээр ер нь бол хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулагч талаас ер нь бол энэ ийм их хэмжээний том компаниудыг ер нь бол нээлттэй болгоод ер нь бол ийм их хөрөнгийг ер нь шингээж чадах одоо боломж байсуур манай Монгол хөрөнгөний зах зээл байгаа болов. За манай хөрөнгөний зах зээлийн хувьд бол энэ нэг талдаа маш том боломж, нөгөө талдаа бол маш том сорилт гэж харж байгаа. За мэдээж хэрэг одоо яг хөрөнгөний биржийн хувьд дэвтцийн байгууллагын хувьд бол одоо 10 байна уу 20 байна уу компаниудыг бүртгэхэд за тэгдгээр нь одоо IPO-гийн арилжаагийн одоо гүйцэтгэх юм дэвтцийн болоод хүний нөөцийн чадвартай. Гэхдээ яг зах зээл одоо хөрөнгө оруулалтын орчин талаас харах юм бол бэлтгэл ажлуудыг үе шаттай хийх шаардлагатай. За эдгээр төрлийн өмчт компаниудын яг IPO ирээдүйнээс буюу одоо IPO гаргахад урьдчилан бэлтгэл ажлуудыг хийн тэ. Underwriting компаниуд маань бас үнэлэнгийн хөрөнгөний компаниуд бас үнэлэндээ аудит, хуулийн дүгнэлт гээд их олон шат амжилттай ажлууд байдаг үнцаасны зохицуултыг өгнө тэ. За тэгэхээр энэ ажлуудыг явж байгаа хооронд манай хөрөнгөний бирж ч гэсэн давхар бас хөрвөх чадвараа сайжруулад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах байдлаар системээ шинжилээд ингээд явах шаардлагатай. Мэдээж одоо нэг 12-аас 18 сарын хооронд бэлтгэл ажлуудаа хангана. Ингээд 26 оны эсвэл 27 оны ихээр үр дүн нь харагдаад эхлэх болов уу гэж харж байна. Тэгэхээр уулзрахын бижийн талаар бас дахиад асуумаар байна л да. Ер нь бол сүүлийн 2 дугаар хаагчилзаас 7 дугаар сараас хойш ер нь бол тэдгүү амар итгэх нь бол нэмэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ одоогийн байдлаар зөвхөн зах зээл яаж үзэх юм бол 5-ын одоо үн ханштай харж үзэх юм бол 2026 онд энэ ирчээрээ өргөжлөхөр байгаа юу ч одоо баг зэрэг ер нь саарсан байх хүлээлтийг үүсгэж байна. Өмнө жилийн одоо эхний хагас жил шиг одоо нэлээдгүй он гараал удаашсан шүү дээ. Тэгэхээр одоо ер нь бол хүлээлт ямар байна? Зөв. Бид одоо SXCO бол MySteel зэрэг платформтай хамтарч ажиллаж мэдээлэлээ солилцож явдаг. Тэгэхээр одоо хүлээгдэж буй зах зээлийн одоо трендийг ингээ харж үзэх юм бол хэрэгцэл ялангуяа өсөлттэй зээл байхаар харагдаж байна. Үүний дагуу ч гэсэн бид бизнес төлөвлөлтөө хийсэн хэрэгжлийн манай төлөвлөлт бол дорож 25 сая тонны бодит тоо хэмжээний арилжаа хийх ийм төлөвлөлтөд ажиллаж байгаа. Үнцас талдаа тэгвэл одоо шинээр гаргаж байгаа одоо төлөвлөлтч буюу шинээр гаргаж байгаа үнцас байгаа юу? 2025 онд л одоо IPO-ийг юу сүүлийн жилүүдэд IPO-ийг анхны хичээл авч байгаа шүү. Тэгэхээр энэ бол энэ талд юу нэг харж ажиллах юм. Тийм. Түрүүн хэлсэнчлэн бас 25 оны нэг онцлог нь бол IPO гаргаж ирсэн байна. Гэхдээ pipeline бол нэлээд олон компаниуд байна. Иргэжлийн төлөвлөлтөөр бид нар 2 FPO, 5 IPO гаргана. Нэг хөрөнгө оруулалтын сангийн тухай асуудал яригдж байна. За fixed income талдаа бол засгийн газрын бонд, орон нутгийн бонд болон бусад одоо корпорацийн бондуудыг гаргахаар бид ажиллаж байна. Ер нь бол одоо юу гэдэг биржээр дамжуулж арилжаа хийх тал дээр тэр борлуулалтын чиглэлийн тэгээд одоо үнцас гаргагч компаниудыг дэмжих чиглэлийн ийм чадварыг нэлээд бэхжүүлж ажиллах хэмжээл болно гэж бодож байна. Тэгэхээр сая санхүү үндэслэх хорноос бол одоо үнцасыг зээлдүүлэх журмыг бол батлаад байгаа шүү. Тэгэхээр энэ бол биржийн арилжаанд ер нь бол шинэ горим үүсч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол юм дэд бүтцийн байгууллагууд бэлэн байгаа бол. За мэдээж хэрэг түрүүн дурдсан системийн шинжилэл хийх шаардлагатай. Дээрээс нь бас журмын сайжруулалтуудыг зохих төвшөнд хийх шаардлагатай. За short selling-ийг бол одоо өмнө нь бол яг одоо short selling гэдэг утгаар нь бол хийж байгаагүй. Тэгэхээр бид бол одоо эх оны 4-р сараас өмнө журмын зохицуулалтуудыг нь боловсронгуй болгоод за туршилтын арилжаануудыг хийн. За зөвхөн short selling-ээс гадна бас 26 онд бидний төлөвлөж байгаа нь бол үүсмэл цаасны хэрэгслүүдийг бас нэвтрүүлэхийн журман дээр ажиллаж байгаа.